дахиад нэг өөр SAT-ийн бодлого байна. За энэ бодлогын хувьд бол геометр. За x, y, z гэдэг гурвалжны хувьд гинэ. За тэгэхээр ямар ч хамаагүй гурвалжин зурчий. Хэдүүлээ норог дээр ингээд бодолтой ихтэй ингээд зурчий. За тэгэхээр z үнцэг нь 33 градус гэж байна. За өгдөл нь тийм байна. Тэгснэ y z-ийн урт нь 26 юнит. Тэр 26 урттай. Хэрвээ талбай нь өөрөө x, y, z гурвалжны талбай нь К-г үржих нь тангенс 33 градус гэж өгч байгаа бол К тогтмол тоо бол К-гийн утга хэдвэ гэж асууад. За тэгээд y гэдэг маань өөрөө right буюу 90 градусыг өгсөн байна шүү дээ. Тэгэхээр хэдүүл энэ тэгш ус гурвалжны талбайг ингэж энтэй тэнцүүгээр олоод К-гийн утга олох хэрэгтэй гэсэн. За энэ бол яаж болох боломжтой. Энэчнээс хэдүүлээ шууд тангенс 33-ыг олъё. За тангенс 33-ыг олдог нь учиртай. За тангенс 33-ыг олохын тулд хэдүүл x, y-ийн хооронд байгаа уртыг a гэд үздэггүй урт a гэдэг тэмдэглэж. Тэгвэл тангенс 33 урт гэдэг маань өөрөө юу болох вэ гэхээр эсрэг катетыг хуваах нь налсан катет буюу. За энэ 33 гэдэг үнцгийн хувьд бол эсрэг катет нь өөрөө a буюу x, y-ийн урт болчихно. Налсан катет маань энэ 26 буюу YZ-ийн урт болчихно. Тэгэхээр тангенс 33 маань өөрөө A хуваах 26 юм байна. За тэгвэл A тэнцвэрт болох вөхөр 26-г үржих нь тангенс 33 градус. За тэгвэл ийм. Тэгвэл хэдүүлээ энэний уртыг яаж олчих вэ гэхээр сая 26-г үржих нь тангенс 33-ыг олчихлоо шүү дээ. За тэгвэл тэгшинс гурвалжны талбай гэж болдгоо гэхээр 2 катетыг үржүүлээ 2 дугаар шүү дээ. Тэгэхээр 26-г үржих нь тангенс 33 градус үржих нь 26 гэдэг чинь энэ бол нэг катетын урт нь, энэ бол нөгөө катетын урт гээд хуваах нь 2. Тэнцүү талбай болно. Тэрний талбайг олвол энэ хоёр чинь хуваагдаад 13 болно. Тэгэхээр десмос дээр хэдүүлээ шууд 26 үржих 13 олчихъя. За энэ жоохон ингэж 26-г үржих нь 13. Тэгэхээр 338 юм байна. Тэр талбай нь бол 338-ыг үржих нь тангенс 33 гэдээ хэдүүлээ олчлоо. Тэгсэн чинь талбай нь нэг талаас К үржих нь тангенс 33 байна гэхээр ерөөхдөө энэ хоёр чинь тэнцүү байх хэрэгтэй гэсэн үг. Тэр 33 градус тангенсын 33-аас 2 хуваагдаад ер нь бол шууд утгаараа К тэнцүү 338 байна гэд бодлого дуусчих. Тэгэхээр тэгш сурвалжнаар синус косиноос тангенсын харьцаанууд чинь ийм байдаг шүү гэдгийг олж иж энэ бодлого бүрэн дуусчихна гэсэн үг.